өнөөдрийн хичээлийн сэдв маань хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн аюулгүй ажиллагааны зааварчилгаа гэсэн сэдв байгаа. За хичээлийн маань зорилго бол хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар ойлголдог, хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн зааварчилгаа төрийн төхөөрөл хэлбэрүүдийн талаар үндсэн мэдээлэл болох юм аа. За хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг нь хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл аюулгүй хэмжлэг бүрдүүлэхэд чиглэсэн нийгмийн эдийн засгийн зохион байгуулалтын техник, технологи, эдийн засаг, за эмчилгээ, өсөлтөд нөхөн сэргийх үйл ажиллагаа юм аа. За аюулгүй ажиллагааны зааварчилгаа гэдэг нь ажилтан ажил бүргээ гүйцэтгэх явцдаа тодорхой эрсдэлд өртгөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өгч буй зааварчилгааны хэлбэр юм. Аюулгүй ажиллагааны зааварчилгааг МНС 49-69 стандартаар за урьдчилсан ажлын байранд ханхан шатны давтан зааварчилгаа гэж 3 ангиж үзсэн байдаг. Урьдчилсан зааварчилгааг хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн танхим, хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн ажилтан, шинээр ажилд оролцдог, үйлдвэрлэлийн дадлаг сургалтын хэрэгжигчдэд болон мэдлэг боловсрол хангалтгүйгээр дараагчдын дагуу ерөнхий мэдлэг олгодог. Монгол Улсын хөдөлмөрийн хууль дахь доомж үйлдвэрлэлийн дотоод журам өргөн цонцлог, за хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн стандарт, техникийн аюулгүй ажиллагааны дүрм заавар, за үйлдвэрлэлийн эрүүл ахуй, за галын аюулгүй байдал, уян хамгаалах хэрэгсэл, үйлдвэрлэлийн онцлог, мэргэжлээс шалтгааллах өвчин, хурц хотлог, за асуудалд үзүүлэх анхны тусламж. Эдгээр зүйлсийг бол урьдчилсан зааварчилгаагаар ерөнхий мэдлэгийг олж байна. За ажлын байранд анхан шатны зааварчилгааг бол тухайн хэсгийн мастер өөрийн биеэр бичлэн үзүүлэх юмар өгдөг. За үүндээ бол тухайн ажилтны ажлын байр цэг тасаг өөрчлөгдөггүй, за шинээр ажилд оролцдог, за мөн үйлдвэрлэлийн дадлаг сургалт хийхээр урьдчилсан зааварчилгаа хүмүүс за оюутан сурагчдад өгнө. За машин механизм техник хэрэгсэл ашиглах олон тэдгээрийн сөрөг хүчин зүйл түүнээс хамгаалах ашиглах заавар, за ачааг автомашинд ачих, буулгах, за хадгалах, за цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт аюулгүй ажиллагааны зааварчилгаа, за галын аюулгүй хангах, гал гарсан үед авах арга хэмжээ, за тэдгээрийн тоног төхөөрөмжийг ашиглах, хадгалалт, за мөн асуудалд үзүүлэх анхны тусламж хөтөлбөрөөр ажлын байранд анхан шатны зааварчилгаанд орно. За давтан зааварчилгааг бол ажилтнанд өмнө олгосон мэдлэгийг баттгах зорилгоор ажлын байранд анхан шатны зааварчилгааны агуулгаар өгдөг. За ажлын байранд давтан зааварчилгааг 3 хэлбэрт авч үздэг. Энэ нь бол ээлжид бус ажлын байранд өдөр тутмын зааварчилгаа гэж авч үздэг. За ажлын байранд давтан зааварчилгааг сард нэгээс доош өгдөг. Харин ээлжид бус давтан зааварчилгааг бол шинэ техник технологи нэвтрэх, за хөдөлмөрийн нөхцөл өөрчлөгдөх, за хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн дүрм заавар өөрчлөгдөх, за давтан зааварчилгаа ээлжид хугацаанаас нь өмнө өсөж. За хөдөлмөрийн аюулгүй байдлыг нослой зөрчсөн хүмүүс буюу тухайн нэг хэсгийг зөрчсөн хүмүүс буюу өдрийн онцлог мэргэжлээс шалтгаалсан өвчин тухайн хордлого гарсан гэсэн ажилтан нэгүртэж байгаа. За мөн нэг сараас дээшгүй хугацаагаар ажилдаас хөндөрж байгаа эргэж ажилдаа орсон хүмүүс ээлжид бус давтан зааварчилгаа өгнө. За ажлын байранд өдөр тутмын зааварчилгааг бол аюултай ажлын байранд ажилтдаг хүмүүст өгдөг. За энэ нь бол товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгдөг. За ажлын байранд өдөр тутмын зааварчилгааг тухайн нэг хэсгийн мастер бригадын дарга нар хүн нэг бүрчлэн болон ээлж бригадаар нь хамтдаа тайлбарлах, за ойлгоцыг магадлах хэв зэргээр өгдөг. За энэ зааварчилгааг бол үгэн, самбаран, зурган гэсэн 3 хэлбэрээр өгдөг байна. За өнөөдрийн хичээлийн гэрийн даалгавар маань аюулгүй ажиллагааны тэмдэгтүүдийг зурж тайлбарлаж байгаа. За анхаарал хандуулсанд баярлалаа.